Цагдаагийн сүлдчүүлгээс төмөр зам дахь цагдаагийн газрын бие бүрэлдэхүүний дунд 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр үргэлж тантай хамтдаа соён гэгэрүүлэх өдрөлгийг амжилттай зохион байгууллаа. Өдрөлхийн үеэр тус газрын алба агчдыг чуулгын уран бүтээлчид үлээвэр найрал хөгжмийн аялгаунд ор найрсгаар инээмсэглэн өгтөж, чуулгын олон нийтэд харилцах мэрэгчлэлтэн цагдаагийн дэслэгч Нэмцэцэг стрессгүй өдөр богино хэмжээний лекц уншиж, тэднэр хөгжөөнд дасгал хийлгэн, бие биедээ чин сэтгэлийн үгээ хэлэлцэн, ажлын нэг өдрөө хөгжөөнтэй талархал магтаал урам зоригоор дүүрэн эхлүүлж, стрессгүй өдөр урандор өнгөрүүллээ. Цагдаагийн ерөнхий газраас 2018 онд албаагчийн ажлын хариуцлага ёс зүйг дээшлүүлэх зорилтыг дэвшүүлсэнтэй холбогдуулан тус газрын тасгийн дарга нарт итгэлийн захидал гардуулж, цагдаагийн албаагчийн ёс зүй сахилгын дүрмийг хэн сайн судалсан бэ? Асуулт хариултын тэмцээн зохиож, албаагчдын мэдлэгийг баттгсан юм а. Тэмцээний 1-р байрыг Эрүүгийн цагдаагийн тасгийн ахлах мөрдөгч цагдаагийн Ахмад Одбаяр, 2-р байрыг Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Мөнхбат, 3-р байрыг Мөрдөн байцаах тасгийн цагдаагийн дэд ахлагч Хурц сайхан нар эзэлж, өргөмжлөл сарын үндсэн цалингийн 5-10%-аар шагнаглаа. Чуулгын төлөвлөлт зохион байгуулалт хариуцсан ахлах мэрэгчлэлтэн цагдаагийн ахлах дэслэгч Дулам Сүрэн, Монгол Улсын урлагийн гавьяц зүтгэлтэн Сэр Одын хөгжим, урлагийн гавьяц зүтгэлтэн Бавууд Оржин шүлэг, бие цагдаа дууг албаагч ажилтнуудад зан, уран бүтээлчдийн урлагийн хэсэгчилсэн тоглолтоор дамжуулан гоо зүйн болоод оюуны хөрөнгө оруулалтыг хийсэн юм а. Төрсөн өдрөнд тохиож байгаа замын цагдаагийн хэсгийн зохицуулагч цагдаагийн ахлагч Баатар хүү, Улаанбаатар төмөр замын зорчигч үйлчилгээний төв буудлын ажилтан оюун эрдэнэ нарт зориулж, баяр хүргийн ажиллагааг ажлын байранд нь зохион байгуулж, төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүллээ. Тус газрын Ахмад ажилтан цагдаагийн бэлтгэл ахлагч чулуунд хүндэтгэл үзүүлж, цагдаагийн байгууллага түүнийг мартаагүйг илэрхийлэн, залуу насны цог золбоог эргэн сануулж, мартагдахгүй сайхан дурсамжийг үлдээлээ. Цагдаагийн албаагчийн арга эрт чиглэсэн ажлын хүрээнд Мөрдөн байцаах тасгийн дарга цагдаагийн дэд хурандаал хамд оржин гэргээ, мэрэгжлийн боловсрол сургалтын үнэлгээний төвийн арга зүй чотхон жаргал, галт дэрэгний цагдаагийн ахлагч Бат жаргалын гэргээ Баясах Тэрэдийн менежер Хор Сүрэн, сургагч ахлагч Чимэд Эргзэнгийн охин Баянгол дүүргийн Эрдмийн ургуу зохицолбор сургуулийн 4-ийн 10 дугаар бүлгийн сурагч Ундрал нарт зориулсан талархал ажиллагаа урлагийн тоглолтыг зохион байгууллаа. Манай цагдаа нь бол одоо ард иргэдийн амгалан тайван байдлыг одоо сахиж хэмжээ байдлыг одоо хэмжээ үйл ажиллагаа явуулахын тулд одоо нойр холгүй өдөр шөнөгүй ажиллаж идэг. Тийм учраас энэ одоо ард иргэдийн одоо асуудлыг одоо ханийчл нь бол одоо доктортой одоо ингээд аваа явж байгаа ийм асуудал. Би энэ нэр одоо тэгээд бас энэ сүлжүүлгийнхэн бас анхаарал цагдаагийн одоо нийт одоо энэ байгууллагууд анхаарал нь ажилтан одоо албаагчдын арга ирэх мэдлэгийг дэвжүүлж байгаа явдалд бол маш их баяртай байна. Та бүхэн бас ажлын өнгөрсөн амжилт хүсье.
Тус газартай хамтран гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Эрдмийн өргөө цогцлбор сургуулийн 4-р бүлгийн 180 сурагчдад төмөр замын аюулгүй бүсийн дэглэм сэдвт хичээл зааж урлагийн хэсэгчилсэн тоглолтоор үйлчилсэн юм а. Организация, которая сотрудничает с вами. Здесь у нас вопросы 95 заработных плат наших сотрудников. Это ценный вклад в нашу деятельность. И в 2018 году желаем вам здоровья, счастья, всех благ. И прошу принять скромный подарок от всей басы. Өдөрлөгийн үеэр гэмтэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагатай үйл ажиллагаа нэгт холбон амжилттай үр дүнтэй хамтран ажилладаг Улаанбаатар төмөр замын удирдах газрын албаагч ажилчид санхүү эдийн засаг хариуцсан замын орлогч Даргус Илцева, захиргаа аж ахуйн ерөнхий нэгтлэн бодогч Инх Хамглан, аялал суваг телевизийн захирал Баттулаг, Улаанбаатар төмөр замын зорчигч үйлчилгээний төв буудлын инженер Дэлгэрмаа, вагоны дарга Анх Туяа, Улаанбаатар төмөр замын 407 дугаар километрийн гармын жижүүр алтан цэцэг нарыг алдаршуулж тэдэнд зориулсан талархлын тоглолтыг Улаанбаатар төмөр замын зорчигч үйлчилгээний төв буудлын доторх танхимд өргөн барьсан нь хамтын ажиллагааны сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, эрчимжүүлэх хэрэгэмэлслийг өрнүүлж урам зориг өгсөн олон нийтэд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сурталчилсан ажил боллоо. Үргэлж тантай хамтдаа өдөрлөг нь албаагчдад эерэг сэтгэлгээг төрүүлэн албаараа гоёх, бахархах сэтгэл, урам зоригийг нэмэгдүүлсэн цогц үр дүнтэй ажил болж байгааг байгууллагын удирдлага албаагч нараас илэрхийлж байлаа. Төмөр зам дахь цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүсэн ерөөё. Цагдаагийн сүлдчүүлэг үргэлж тантай хамтдаа.